томоохон сүлжээ дэлгүүрүүдийн лангуун дээр худалдаалагдж байгаа хүүхдийн бэлгэнд лабораторийн шинжилгээ хийсэн. Тэгээ үүнтэй холбогдуулаад Шадар сайд маань уриалга гаргасан байгаа. Юу гэхээр сахаргүй бэлгэлий буюу ирээдүйнхөө төлөө стандарт хэрэгжүүлэх гэдэг юм уриалгыг гаргасан. Яагаад энэ уриалгыг гаргах болгоог бол саяны бэлгэнд хийсэн энэ лабораторийн шинжилгээгээр нэг уут бэлгэнд агуулгадах сахарын хэмжээ бол стандарт хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн хэмжээнээс бол хэд 10 буюу хэд 100 дахин илүү их гарсан. Тэгэхээр бидний энэ урд гарч байгаа энэ сахарыг харж байна. Тэр нэг уут бэлгэнд хүүхдэд өгөх бэлгэнд 32-оос 36-аас 72 ширхэг ийм йотонтой тэнцэх хэмжээний сахар илэрсэн байж байгаа. Тэгэхээр та бүхэн юу гэж ойлгож байна вэ гэвэл хүүхэд бэлэг аваад бараг нэг цагийн дотор, нэг өдрийн дотор идэд дуусгадаг. Тэгэхээр хүүхэд нэг хоногийн дотор авах илчилгээсээ хэд дахин илүү ийм илчлэгтэй сахарын агуулмжтай ийм бэлэг хэрэгжилж байгаа учраас үүнийг одоо бас дасан зогсоох эцэг эхчүүд, асар хамгаалагч нарт бас анхааруулга өгөх зорилгоор ийм уриалгыг гаргасан юм аа.